Миний хамгийн ашигтай арилжаанууд order block-ыг ашиглаж орсон байдаг. Маш олон хүмүүс order block-ыг ойлгоогүйгээсээ болоод маш гоё боломжуудыг алддаг. Дээрээс нь order block-ыг дутуу ойлгосноосоо болж бас их алдагдал хүлээх тохиолдлууд байдаг. Тийм учраас би энэхүү бичлэгээр зөвхөн order block биш, яг order block-ыг яаж сортолж хамгийн хүчтэй order block-ыг сонгон авч арилжах талаар энэхүү бичлэгээр орох болно. Хүчтэй order block-уудыг ашиглан хэрхэн амжилттай арилжаа хийдэг талаараа бол заах болно. Тэгэхээр энэ бол маш үнцэнтэй бичлэг болох учраас та бүхэн бичлэгээ дуустал нь үзээрэй гэж хүсье. За тэгэхээр миний өмнө бол хүчтэй order block-ыг хүчгүй order block-оос ялгах 3 арга бол бичигдсэн байна. За хэдүүлээ бичлэгэндээ орохоос өмнө би танарт нэг юм зарлая. Маш гоё surprise байна. Тэр нь бол юу вэ гэхээр манай YouTube channel маань бол 10,000 дагагчтай болсон. За энэ 10,000 дагагчтай 10k хүрсний бонус болгоод би та нарт бол бас surprise барихаар шийдсэн. За тэр нь юу юм бэ гэхээр би бүх анхан шатны мэдлэгийг олгосон. Анхан шатны төлбөртэй сургалтаа бол ямар ч үн төлбөргүй болгож байгаа. За тэгээ дээрэс нь надаас бол маш олон арилжаачд бол ямар брокер дээр арилжах вэ? Ямар брокер илүү найдвартай вэ те? За ямар брокер илүү олон давуу талтай вэ гэж бол их асуудаг. За би тэрний хариултыг өгөөд Just Markets гэдэг өөрийнхөө ашигладаг бас брокерийг бол та нарт санал болгож байгаа. За тэр брокер бол маш олон давуу талтай. Нэгийг гэрцэн 3,000 гэдэг зах зээл дээр байгаа. Маш хамгийн өндөр leverage-ийг санал болгож байгаа. Нэгийг гэрцэн 3,000 leverage-ийг санал болгодог. Тим брокер байгаа. Тэгэхээр Just Markets брокер дээр миний IB-гаар доор заавраар бүртгүүлээд та бүхэн миний анхан шатны бүхий л сэдвийг багтаасан анхан шатны сургалтыг бол үн төлбөргүй ямар нэгэн үн төлбөргүйгээр авах боломжтой болж байгаа. Тэгэхээр 10,000 хүрсний миний зүгээс өгж байгаа бэлэг гэж ойлгох хэрэгтэй. За тэгэхээр хэдүүлээ шууд бичлэгэндээ орцгоё. Хүчтэй order block гэж ерөнхийдөө юу юм бэ? Хүчтэй order block-ыг хэрхэн хүчгүй order block-оос ялгах вэ гэхээр 3 арга байгаа. За тэгэхээр эхний арга бол liquidity хамсан байх шаардлагатай. За тэгэхээр би та нарт зориулаад 3 аргыг гурвуулангийн энд бол зургаар харуулсан байгаа. За эхний зургаас нь явах юм бол liquidity хамсан байх шаардлагатай буюу та нар эндээс харж байгаа юм бол liquidity хамчаад ханш бол өсөд яваад өгсөн байна. Тэгэхээр order block гэдэг бол энэ өсөлтийг үүсгэсэн хөдөлгөөний хамгийн сүүлчийн эсрэг candle буюу энэ зургаар бол улаан candle харагдчихэв. За тэгэхээр энэ бол бидний хувьд order block байна. За энэ order block-ыг харах юм бол та нар энд бол liquidity хамалт бол өмнө нь явагдчихсан байгаа. Тэгэхээр энэ бол бидний хувьд хүчтэй order block-ийн эхний шатыг бол хангацсан байна гэсэн үг. За тэгэхээр хоёр дахь баталгаа бол imbalance-тай байх шаардлагатай гэж байгаа тийм. За imbalance бол бидний мэдхээр эхний candle болон 3 дахь candle-ийн хооронд байгаа зайг бол хэлдэг тийм. Энэ gap-ыг бол хэлдэг. За энд бол bullish imbalance үүссэн байна. За тэгэхээр bullish imbalance үүссэн учраас ханш bullish imbalance-ыг нөхөд order block дээрээс ойгоод явах магадлалыг бол ихсгэж идэг. Тийм учраас бидний хувьд энэ bullish imbalance бол энэ order block-ийн хүчийг ихсгэж идэг буюу хүчтэй order block болох нэг элементийг бол бүрдүүлж идэг гэсэн үг. За 3 дугаарт гэх юм бол биднэрт бол breakout structure хийсэн байх шаардлагатай. За 3 дугаар баталгааг хэдүүлээ хараад үзье. За тэгэнгүүт 3 дугаар баталгааг хэдүүлээ харах юм бол энд бол breakout structure хийцэн байна тийм. Буюу бүтцийн задрал бол энд явагдсан байна. Ханш бол энд бол low үүсгчээд шинээр higher high үүсгээд энд өмнөх байсан higher high эвдээд шинээр breakout structure буюу бүтцийн задрал бол ийшээ хийгээд энийг задлаад гараад ирсэн байна тийм. Тэгэхээр бид нар breakout structure үүсгэсэн буюу энэ 3 баталгаа гуруулаа бүрдсэн буюу энэ order block бол маш хүчтэй order block-ууд энийг бол болж байгаа гэсэн үг. Тийм учраас бид нар энэ order block дээрээс long арилжаанд ороход бол ямар ч асуудалгүй өндөр магадлалтай order block бол бидний хувьд болж байгаа гэсэн үг. За ийм байдлаар бол ийм 3 аргаар order block-ийн хүчтэй болон хүчгүй order block-ыг ялгах аргууд бол байдаг байх нэ. За тэгэхээр энэ хүчтэй order block-уудыг яаж ялгах талаар бол 3 аргыг бол хэдүүлээ үзлээ. За одоо харин хэдүүлээ яг бодит чартн дээр яаж яг миний өмнө нь орсон арилжаа за бас community-гийн мемберүүдтэйгээ хуваалцсан энэ idea яаж энэ амжилттай order block-ыг ашиглаж явсан талаар бол
хэдүүлээ үзье те. За тэгэхээр хэдүүлээ үзэх юм бол ханш бол биднэрт энд гурван баталгааг гурвангийн бүрдүүлсэн энэ ордер блок бол бидний хувьд энд харагдаж байна. За хэдүүлээ энэ ордер блокийг яаж шинжилээд яаж энэ ордер блок дээрээс арилжаанд орсон талаар одоо би та нарт ярьж өгье. За тэгэхээр энд бол бидний эхний баталгаа болох за liquidity хамалт. Эхний баталгаа бол liquidity хамалттай. За хэдүүлээ энэ доор үтсэн liquidity хамсан байх шаардлагатай гэж. За liquidity хамалт хаана байна гэдээ харахаар liquidity хамалт энд угааз. Энд бол double bottom liquidity бол энд үүсгэсэн байна. За энэ liquidity-г энд хамаад ханш дээш явсан. Буюу дээш явахдаа энд break of structure буюу бүтцийн задрал явуулсан байна. Буюу одоо break of structure бол бидний хувьд энд 3 дахь баталгаа орж ирсэн тийм. За тэгэхээр 3 дахь баталгаа бол энд бүрдсэн байна тийм. 3 дахь баталгаа бол энд бүрдсэн байна. Break of structure хийсэн байх. За одоо хэдүүлэнд нь imbalance байсан байна уу гэдгийг хэдүүлээ хараад үзье. За imbalance байсан эсхийг хэдүүлээ хараад үзэхээр энд imbalance байна шүү дээ. Энд imbalance байна. За liquidity хандсан break of structure дэшээ энд хийчихсэн. Дээрэс нь энд imbalanceтай. Буюу энэ order block бол бидний хувьд маш хүчтэй order block-уудын нэг болж ирж байна. Тэгэхээр энэ нэг цагийн order block дээрээс бид нар одоо long арилжаанд бол орсон. За энэ long арилжааны шалтгаан бол энэ өндөр хүчтэй order block-ыг ашиглаж орсон байна шүү дээ. Энэ gold дээр бол за тэгэхээр энэ хүү бас одоо order block үйлчилсэн энэ order block-ыг бас хүчтэй болгосон нэг бас баталгаа нь юу гэсэн бэ гэхээр Fibonacci-гийн одоо 50 level буюу одоо discount өндөр бол ханш ороод ирсэн. За та нар энийг харах юм бол 50 level-с бол ханш бол доошоо орж ирээд тэгээд яваад өгсөн бооз 50 level-с доошоо орж ирлээ өсөд яваад өгсөн. Тэгэхээр энийг бол бид нар discount үн гэж бол нэрлэдэг. За энэ discount үнээс бол доошоо орж ирсэн. Бас дээрэс нэг авсан баталгаа бол за би энд бол энэ elite гэдэг энэ индикаторыг бол ашигладаг. За энэ индикаторыг бол би бас одоо Just Markets дээр broker дээр бол бүртгүүлсэн бас арилжаачтай бол бас энийг бол өгнө. За энэ бол юуг илтгэдэг одоо индикатор вэ гэхээр энэ low болон high цэгүүдийн liquidity-г бол илтгэж идэг. За энд бол liquidity хамлаа дээшээ яваад өглөө тэ. За одоо энд харах юм бол энэ ногоон цэгүүд бол бидний хувьд liquidity болж ирж байгаа. Ханш энэ liquidity-г хамлаа дээшээ яваад өглөө тэ. Тэгэхээр энэ бол маш чухал бас левелүүдийг бол илтгэж өгдөг индикатор байгаа. Тэгэхээр энийг бол би Just Markets дээр broker дээр бүртгүүлсэн сурагчтай бол үнэгүй сургалттай бол хамт өгнө. За тэгээд ханш бол маш сайхан яваад 1x-ын 20 за бүр potential арилжаа бол 1x-ын 25 risk to reward ratio-тай арилжаа бол байсан. Гэхдээ би энд бол энэ хавьд бол ерөөхдөө ханшиг бол хаацсан. Бас нэг бодит жишээг бол та нарт бас харуулъя те. Манай бас арилжаачд бол community-г арилжаачд бол бас авсан. За би бас community-г арилжаачд бол өгсөн. Одоо pound USD дээрх арилжаанууд байна. За тэгэхээр pound USD дээрх арилжаануудыг та нар харах юм бол энэ хоёр арилжааг бол би хоёулангийн ерөнхийдөө ID бол өгсөн. За эхний pound USD дээрх ID юу гэсэн бэ гэхээр энэ order block дээрээс ханш ирээд өснө гэсэн одоо ID бол өгсөн. За энэ бол ямар баталгаа бүрдүүлсэн order block байсан бэ гэдгийг хэдүүлээ хараад үзье те. За энэ order block-ыг хэдүүлээ хараад үзэх юм бол за энэ order block imbalance үүсгэсэн байна уу гэдгийг хэдүүлээ хараад үзье. За энэ бол order block imbalance үүсгэсэн байна те. За энэ imbalance-ыг үүсгэсэн учраас одоо бидний хүчтэй order block-ийн нэг шаардлагыг бол хангацсан байна те. За дээрэс нь энэ order block маань break of structure буюу бүтцийн задрал дэшээ хийцэн байна шүү дээ. Бүтцийн задрал бол хийцэн байна. Break of structure дэшээ хийцэн байна те. За энэ order block маань liquidity хамалт хийсэн байна уу гэдээ хэдүүлээ харахаар за энэ order block-ийн хувьд бол liquidity хамаагүй. Гэхдээ хэдүүлээ саяны индикатораа хасаагаад үзье. За одоо хэдүүлээ энэ индикатораа хасаагаад үзэх юм бол ханш бол энд бол liquidity хамтсан байна те. Энд бол liquidity хамтсан байна. За энд бол liquidity хамаад ханш бол дэшээ яваад өгсөн байна те. Тэгэхээр маш ойролцоо liquidity хамалт өмнө нь явагдсан байсан учраас энэ бол order block бол нэг liquidity хамаадах шаардлага байхгүй. Ерөнхийдөө бол гурван баталгаа гурвуулангийн бол хангацсан гэж бол үзнэ. За тэгээд одоо хэдүүлэнгийнх нь энэ order block үндсэн order block дээр ханш ирлээ. Ханш дэшээ.
бүүм яваад өгсөн байна те. За мөн адил энд бол нэг жишээ байна. За хэдүүл 15 минут руу шилжүүлээд хараад үзэх юм бол ханш бол энд break of structure үүсгэсэн байна. Дээрээс нь энэ дунд бол imbalance үүсгэсэн байна. За хэдүүл imbalance-ыг шар өнгөөр тэмдэглэе. За imbalance үүсгэсэн байна. За энд бол break of structure үүсгэсэн байна. Бүтцийн задрал явагдсан байна. За энд бол бидний энэ order block, хүчтэй order block энд байна шүү дээ. Хүчтэй order block энд байна. За дээрээс нь яасан байна? Бидний liquidity-г хамтсан ба шүү дээ. За та нар энэ ногоон цэгийг харах юм бол хэдүүлээ энэ elite indicator-ыг ашиглаад үзэх юм бол энэ ногоон дээр одоо дарлаа. Энэ liquidity бол өмнөх liquidity-га ханш хамлаа өсөд яваад өгсөн бооз. За тэгэхээр гурван баталгаа гурвуулын энэ бүрдүүлсэн буюу энэ order block бол хүчтэй order block буюу бид нар энэ дээрээс long арилжаанд ороод өмнөх одоо high цэгийг бол target хийгээд нэг гэрцэн 5 risk to reward ratio-тай арилжааг бол амжилттай хийсэн гэсэн үг. За тэгэхээр хэдүүлээ хүчтэй order block-ыг үзлээ те. За одоо бас хэдүүлээ зарим хүчгүй order block гэж юу байдгийг бэ гэдэг талаас нь харж үзье те. За тэгэхээр хэдүүлээ хүчгүй order block-уудыг харах юм бол ихэвчлэн үйлчлээгүй order block-ууд, хүчгүй order block-ууд байдаг. За одоо хэдүүлээ эндээс харах юм бол за энд бол нэг юм энэ уналтыг авчирсан order block үүссэн байна те. Энд бол ямар нэгэн imbalance liquidity амарт юу ч байхгүй. Энэ одоо order block бол шууд стрэл яваад өгч байгааз. Ягаад тэгэхээр энэ order block бол ямар ч хүчгүй order block байсан. За хэдүүлээ дахиад order block-ыг хүчгүй order block хаана үүсээд одоо үүссэн байна гэдгийг харъя те. За одоо жишээ нь энд биш те. За энд бол ийм order block үүссэн. Энэ order block ямар ч imbalance бол энэ order block дээр байгаагүй. Ямар ч imbalance бол энэ order block дээр байгаагүй. Эцсийн дүндээ энэ order block бол ингээд стрэл яваад өгч байгааз. Тэгэхээр зах зээл дээр бол хүчтэй order block болон хүчгүй order block-ыг ялгаж аавна гэдэг нь бол амжилттай өндөр магадлалтай арилжааг авч чадах уугүй юу гэдгийг чинь бол шийдэж өгч идэг. Ялангуяа order block smart money концепцээр арилжиж байгаа тохиолдолд энэ бол маш чухал ойлголтуудын нэг гэж бол ойлгох хэрэгтэй. За тэгээд энэхүү бичлэг, энэхүү хичээл маань бол үнгүү хичээл маань бол та нарт бас таалагдсан гэж найдаж байна. Үнгүү одоо яг бүр системтэй үнгүү одоо анхан шатны мэдлэгийг та одоо smart money концепцийн одоо анхан шатны мэдлэг ойлголтыг авах одоо сургалтыг үнгүү авахыг хүсэх юм бол доор байгаа одоо мэдээллийн дагуу одоо Just Markets Broker дээр та нар бүртгүүлээд тэгээд надаас бол үнгүү сургалтыг бол авах боломжтой байх нь шүү залуучуудаа. За тэгээд дараагийнхаа хичээлээр дараагийнхаа бичлэгээр уулзлаа баяртай залуучуудаа.